Шинжлэх ухаан таны мэдхүйн од мөндөр сувг үзэх сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Аадар анир нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хост толгойноор хүлээв сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аригтай хадгалаад 100 саяын эзэн болоорой хадгалан хэмжээ урамшуултаа инаараа Ариг банк, за мөн чанартай амьдрын үрээтэй Мортон Residence төсөл дэмжиж ажиллаж байна. Студид ганц өх цэнгэл байрнаар бэлэн боллоо. Өдрийн мэнд. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр хэдүүлээ одоо манай үзэгчид болон сонсогчид бүгдээрээ энэ гарчигнаас нь хараад орж иж байгаа бах. Хайрлахгүй байхын аргагүй Монгол ээж төдвийн цэвэн жав гэж үнэ талаар ярих гэж байгаа. За энэ хүн бол бүгдийн хамт Монгол ард улсын гавьяач жүжигчин. За мөн дээрээс нь 1999 онд 100-ны мэдээ сониноор дамжуулаад бүх нийтийн санал асуулгаар 20 дугаар зууны одоо шилдэгүүдийг гэх юм уу те мундгуудыг нь одоо санал асуулгаад тодруулсан байдаг. Энэ санал асуулгаар Монголын 20 дугаар зууны шилдэг эмэгтэй жүжигчнэр төдвийн цэвэн жав гэж энэ хүнийг Монголын ард түмэн нэрлсэн байдаг. За энэ хүний талаар ярина. За бид нар яг нөгөө нэг кинонуудаас нь мэдээд байгаа. Тэгсэн чинь энэ хүн чинь яг уран бүтээлийнхаа жилдээ нийтдээ нэг 9 кинонд тоглосон. Тэгсэн хэрнээсээ Монголын ард түмэн энэ хүнийг те шилдэг эмэгтэй жүжигчнэр тавьсан байгаа. Тэгээ яагаад бас гавьяач жүжигчин болж байгаа талаар нь за мөн өөрийнх нь амьдрал ах уу уран бүтээлдээ одоо яаж ханддаг байсан өөрийнх нь хувьд одоо гэр бүлийн байдал гэдэг ч юм уу те ингээд өнөөдөр хэдүүлээ энэ хүний талаар дурсах нэ. За түүний хувьд бол 1916 онд одоогийн Дорнод аймгийн Матад сумын нутаг Цагаан Дэрэс гэдэг газарт нутгалж исэн жирийн нэг малчин айлын хамгийн том охин болон мэндэлсэн байгаа юм. За тэгээ ер нь бол хөдөө нутагт мал дээрээ малчин айлд малаа маллаад байж байгаа ийм охин байх нь байна. Ингэж байж байгаад шууд Маттад одоо Дорнодын Маттад 8 дугаар дивиз гэж байгаа юм л та. Тэгээ энэ одоо 20 он 30 онд яагаад Дорнодын Маттад ийм дивиз байгаад байна гэхэлэр одоо Монгол орны зүүн хязгаар болон баруун хязгаарт хэлийн одоо бас онц ноцтой тийм зөрчлүүд гэдэг юм уу те иймэрхүү зүйлс гараад ирсэн учраас Монгол улс баг 2 фронтод зэрэг байлдаж магадгүй ч тийм хүнд нөхцөлд байсан. Ингээд Улаанбаатарт одоо ингээд 10,000 одоо цэргүүдийг бэлтгэдэг байж байгаа. Одоо тэр дайнд тулаан болгож байгаа хэсэг рүүчүүд юм аюултайгаа бүсэнд төрөө хүч нэмдэг байж. Тэгэхээр Дорнод аймгийн Матад суманд 8 дугаар дивиз гэж байсан. За энэ 8 дугаар дивиз нь ялгаа авахгүй нэг залуучууд цэргүүд байгаа. Тэгээд цэргийн клуб гэж байна те. Гэх мэтлэн ийм олон юм уу давхар хамт явдаг юм байна л да энэ том дивизүүдтэй. Энд нь нөгөө нэг цэргийн одоо тэр клуб гэх юм уу тэр клубд нь болохоор бас нөгөө кино уран сайхны юмуд болдог. Тэгэхээр чи нөгөө хөдөө орон нутагт байгаа малчин түмэн маань те хилийнхэн туслах малчин гэдэг юм иймэрхүү байдлаар цэргийнхэнтэйгээ маш ойрхон байдаг. Ингээд цэргийн клуб мөлөт нь очоод тэнд нь гарч байгаа кино, ши одоо дуу, жүжиг юу байдгийг тэр болгоны сонирхоод очдөг ийм охин байжээ. За ингэж байж байгаад яг тухайн дивизийнхэн улс төрийн удирдагч албан тушаалтай офицер цолтой Батзондоо гэдэг хүнтэй 1931 онд ханилсан байгаа. За тэгэхээр өөр 16 оных тэгээ 1931 он гэхээр бараг 15 16 наснаас л бараг шахуу одоо ингээд ханилсан одоо ойртсон гэх юм уу дотноссон гэх юм уу ийм байх нь л те. Ингэж байж байгаад яг танилцсан ч байж магадгүй. Ингэж байж байгаа нэгдээ 1936 он гэхэд буюу яг 20 настай байхдаа нөхөр нь одоо хот руу эргээд дуудагдаад тэгээ нөхрийгөө дагаад тэр хөдөө малчин байсан охин маань одоо цэргийн нөхрийгөө дагаад хот руу хуваарлагдаад ирж байгаа байхгүй 20 настай байхдаа. За ингээд нөхөр бол хотод ирээд юу хийсэн бэ гэхээр цэргийн клубт дараагаар очисон байт юм байна. Тэгээд цэргийн клуб гэдэг маань мэдээж чинь дуу, уран сайхан гэдэг юу гэдгийг тэр болгон зүйлс байх нь байна. Манай цэвэн жавхан хөвж гэсэндээ жоохон охин. Гэхдээ дуу хөгжим энэ зүйлд маш их дуртай. Сайн дураараа өөрөө хөгжим тоглол сурдаг тийм оролдог ч гэдэг юм уу. Ийм. Тэгээ нөгөө багаасаа одоо мал хуун дээр өссөн гэхээр тийм байт юм уу яа гэдэг маш их ажилсаг. Гэр орон нь бүр цэвэр цэмтгэл гэж ярих юм эцсгүү те. Тэгээ маш одоо юм уран сайхан ч гэх юм уу. Одоо ингээд орны урдуур ингээд үлдсэн байгаа даав мавгаа хүртэл ингээд илдэг янзаар гоё юм шигэл ингээд цэцэг жимшиг болгоол тавиал гэр орноо байнгын ачиж цэвэрлж авч явдаг. Ийм мундаг ажилтай охин. За тэгээ хотод ирээд бол Шаазан баарны үйлдвэрт нэг хэсэг ажиллах гэж үзсэн байгаа. Ажиллаж исэн ч үгүй магадгүй. Дээрээс нь гар ойдлын артел гэдэг юм л да. За энэ болохоор одоо нийтээрээ нийлээд артел гэхээр одоо нэг юм хоршоолол маягийн юм. Тэгэхээр бөөнөрөө нийлээд ямар нэг юм хийдэг одоо тийм ажил хийдэг. Тэгээд энэ дээр манай гар ойдлын артелд ойдлчин болоод тэгээд хажуугаар нь бас нөгөө сайн дурын уран сайхны тийм одоо дугуулан гэдэг юм уу те дуулж бүжгэлдэг ийм хүмүүс байдаг. Тэгээ энэ газар очиод дуулна. Зарим газар нэгэ хөгжим тоглох гэж үзэн. Зарим дээр нь болохоор бас жижиг үзэгдэлт орж тоглолдог ч гэдэг юм уу. Ингээд өөрөө нэг урлаг уран сайханд их дуртай. Ер нь бол өөрөө их тууштай, ажилсаг хүн. Ойдлчин байхдаа бол янз бүрийн хөгжим тоглох гол өөрөө оролдоол байдаг. Тэгээ сайн дурын дугууланд явж дуулж бүжиглэн хажуугаар нь гэртээ байхдаа байнга цэвэрлэгээ хийж байна. Тэгээ өөрийнхөө оёсон зүйлээр гэрээ гойдог. Ер нь бол манай нөгөө одоо нийт сонсогчдод маань бас
гоё дурсамжлал байх л та. Ээж нь ч гэдэг юм уу, эмээ ч гэдэг юм уу, гэрт нэг юм дээр үе нэг юм одоо нэрийг санахгүй маа. Тэгтээ нэг юм оёдлын машин байдаг шүү дээ. Одоо манай эмээ мэд нэг тийм оёдлын машин байж л байдаг гэсэн. Тэгэхээр манай хажуутлын айлд ороход хүртэл нэг оёдлын машин байж байдаг. Одоо манай энэ ээж эмээнэр маань өөрсдөө нөгөө нэг юм ямаа ойдог нэг юм юутай байлаа шүү дээ. Одоо нэмэлт чадвартай гэх юм уу те. Одоо бид нар уушууд гараад гэж ойж мч чадахгүй шүү дээ. Гэтэл тэр эмэгтэй одоо тэр ээж нар маань бүгдээрээ л өөрсдөө юм ойдог. Тэгэл одоо хүүхдийнхаа дээл хувцсыг ч юм уу оёод өгчдөг. Гэр орныхоо тэр бүтээлгийг ч юм уу оёо тавьчдаг те. Юм гоёл моёл бүх юм оёо тавьчдаг. Яг тэрнтэй адилхан их нямба цэмцгэр бас юм уран хүн байлаа. Найз ээж нас их бүтээлч байхгүй. Тэгсэн чинь ингээ гэрт нь орсон чинь ингээ халуун сав маа барианы шил бүх юм гадуура юм хувцс шиг юм ууттай байсан. Оёод ингээ нэхэд тавьчихсан. Тийм л юм байна. Тий. Манайх харин мэдж байгаа тэр нэг би одоо нэрийг зүгээс харахгүй болохоос харах юм бол одоо хүн болгон толгойд болж байгаа. Дээр үед одоо айл болгонд байдаг байсан тэр оёдлын машин байдаг шүү дээ. Тэг нэг юм ингэж байгаа додгоо орохын солиод эргүүлээд хаачдаг. Манай эмээ төртөл байдаг гэсэн. За ийм ажилтай охин байжгаад 1943 онд ер нь л одоо энэ урлаг уран сайхан гэдэг одоо багасаал тэгээд урлаад ингэ явж исэн. Ер нь одоо хотод ирсэн гэдэг нөхөр нь ч гэсэндээ бас урлаг уран сайхантай холбоотой цэргийн хүн ирнээсээ тийм болохоор яг мэрэгжлийнхэн сургууль гэдэг юм уу мэрэгжлийнхэн тэр дамжаа сургуульд юу гэдгийг тийм юмд ороод нэг аваад үзье гэж бодсон юм шиг байгаа. Ингээд 1943 онд одоогийнхоор бол манай энэ хөгжим бүжиг маягийн энд одоо нэг юм урлагийн сургууль гэдэг байгаа байхгүй. За энд элсэж ороод 1 жил суралцаад 1944 он гэхэд манай он одоо нэг юм жүжигчин боллоо гэдэг юм уу те. За чи жүжигчний анхны одоо нэг юм мэдгэдэгхүүнтэй боллоо гэдэг юм ийм юмтай болсон байна. За ингээд тухайн үед бол ерөөсөө урлаг уран сайхан жүжиг гэдэг юм уу энэ болгон ч ерөөсөө одоо нөгөө нийтийг одоо гэгэрүүлэх юу гэдэг үлээ нэг тим нэртэй. Одоо энэгээсэндээ манай бөмбөг ногоо могоо. Ер нь бол одоо манай улсын драмын эрдмийн театр л та. Энэний эхлэл ийм газар. Тэнд очиод улсын төв театр гэж нэрлэдэг байгаа ер нь. Улсын төв театр дээр яваад очисон юм 44 онд. За тэгсэн чинь нөгөөдгөө чинь за тэгвэл 5 дугаар зэргийн жүжигчин гэр авъя гэсэн. За 5 дугаар зэргийн жүжигчин юу гэж байгаа юм гэхэлэр одоо нэгэсэндээ баг дагалдан л юм одоо. Тэ? Дагалдан. Одоо 1-р зэрэг мэрэг гэхээр хамгийн том юм байлгүй бодвол те. Тэд нар яг дүр дээр гардаг бах. Манай он бол 5 дугаар зэргийн жүжигчдээр очиж байгаа. Гэхдээ энд ирэхэд бол түүний нас 28 настай. 27 нэг 28 тагаас ахуулаад тэр газар сурж байгаа ямар ч сан зорьсоороо эндээ ирж байгаа байхгүй. За тэгээд өөрийнх нь хувьд болохоор онцгой авьяас гэдэг. Ер нь нөгөө нэг манай театрын ч байдаг юм уу одоо энэ бүхэл салбарынхны одоо алтан үеийнхэн гэдэг юм уу тэр хүмүүсийг хөөгөөд үзэхлээр байглаасаа л хүмүүс байгаад байдаг. Ягаад тэгэхээр нөгөө нэг мэрэгжлийн одоогийн шиг мэрэгжлийн сургууль дамжаа гэдэг юм уу те эсвэл одоо гадаад дотоод руу яваад суралцах боломж тийм болгон нээлттэй байгаагүй. Тэгэхээр өөрийнх нь байгалийн өгөгдөл өөрийнх нь тэр дуртай байдал тэгээд өөрийгөө нөгөө нэг маш их хөдөлмөр хөлс гаргаж тэр өөрийгөө ингэж бэлдэж явж байгаа. Энэ зүйл нь л яг тэр алтан үеийнхнийг бол тодорхойлоод байдаг. Ягаад ч өөр сургууль сураагүй. Ерөөс дотроосоо л юм уу байглаасаа л гэсэн үг байхгүй. Тэгээ энэ өөрийнхөө онцгой авьяасаараа богино хугацааны дотор маш хурдтай өсөж хөгжсөн гинэ. Тэгээд ерөөсөө олон түмэнд харагдаал эхэлсэн. Тэгээд тэр хүн чинь л ерөөсөө онцгойрол ингээд тайзан дээр байгаа 10 20 хүмүүс ингээд үзэгдэл орж ирээ гарахад тэнд нэг юм санаанд нь буугаад үлчдэг тийм дөрүүдийг үлдээгээд эхэлсэн. Маш хурдтай одоо өсөж чадсан. Дээрээс нь одоо үзэгчдийнхээ олон түмнийхээ хайр хүндэлийг маш хурдтайгаар татчих чадсан гэж. Өөрийнх нь тоглох дүрийн мөн чанарыг ухаанаараа зөв бодон олж чаддаг. Одоо ингээд гарах гээд байгаа дүр нь гадаадын Европын ч юм уу ямар нэгэн тийм мундаг том зохиолын нэг дүр байлаа шүү дээ, тэ. Тэгсэрнээс л тэрийг буулгахдаа одоо нэгэсэндээ хөрсөндөө болгодог гэх юм уу. Бусад хүмүүс болохоор өгсөн өгөгдлийн дагуу үгээ аваад тоглож байхад манай он болохоор бодоод идэг. Тэгээд энэ одоо хэрвээ монгол хүн байсан бол нэг монгол хүн чинь шууд гэж орлол уйлж мөөлөхгүй дээ. Ядч л нэг иймэрхүү дотроо өөрийгөө бариад ч юм ингэж одоо ийм дуу багтаа уйландаа гэдэг ч юм. Ингээд боловсруулалт хийгээл тоглоод идэг. Ер нь нэг иймэрхүү байдлаараа хүмүүст айгүй дотно. Айгүй яг амьдрал дээр харж ирсэн хүн шиг нь иймэрхүү байдлаар өөрийнхөө бүтээлүүдийг хийгээд эхэлсэн. Дүрээ гаргаад эхэлсэн. Тэгээд дээрэс нь ямар ч тийм хэтрүүлэг, нэмэлт зүйл, чимэглэл байхгүйгээр яг эцгийг нь олж байгаа бол маш энгийнээр тэгэл өөрийнхөө дээр жүжигтэй авцалтуулаад хүмүүст хүргэдэг энэ уран сэтгэмж нь бол одоо дүрийн баяжуулалт гэдэг юм уу те энэ болгон дээр нь хүмүүст маш их хүрдэг. Дээрээс нь бас бусдаасаа онцгой байгаад байгаа юм нь нэлээд тийм шогийн мэдрэмжтэй. Шогч инэдмийн тийм жүжигч маягийн. Тэр нь болохоор бусад жүжигчдээс ингээд ялгараад идэг. Мэдээ түүнийг ороход бол одоо өмнө нь бол бас дахиад олон жил энэ театр урлагийн байгууллага аваа явуулсан мундагуд байгаа л да. Тэднэртэйгээ маш хурдан ойлголцоод хурдан хөгжиж чадсан. За тэгээд ер нь бол тэр хугацаанд бол маш богинохон гэж байгаа байхгүй. За ингээд театрт орчоод анхны жүжигэн гэсэн чинь болохоор
цогийн идэр нас гэдэг энэ жүжигийн аюушийн дүрийг бүтээж урлагийн гараага эхэлсэн гэж байгаа. За ингээд түүний араас бол одоо Ойдвийн Далан худалч гэдэг одоо Монголын анхны одоо хошин жүжиг гэж нэрлэгддэг те Далан худалчийн Пагам хэмээх эмэгтэйгийн дүрийг бүтээж байгаа. За Цэрэнгийн Будамшуу гэдэг жүжигийн Пеглай гинэ ийм жүжигийг бүтээж байгаа. Жүжигчнэр нь ажиллаж байгаа. За Корничукийн Платон Кричетийн за нэг ийм дүрийг бас бүтээсэн байна. За Гилийн бас нэг Конецийн хөөрөгт цооч гэх юм уу. За ийм нэртэй ийм жүжигийн Кордула гэдэг дүрийг бүтээж исэн байна. Островскийн Аян гэдэг жүжигийн Кабановагийн дүрийг, за Дэнгийн Буурал бүсгүй гэдэг жүжигийн Хуан Муугийн дүрийг. Гэх мэтчлэн ингээд ер нь анх нөгөө дагалдан байжгаад маш амжилттайгаар хурдтай өсөд. Тэгээ эн чинь нөгөө нэг театр урлагийн жүжигчин гэхээр одоо бүр мэрэгжлийн талбар байгаад байгаа юм л да театр урлаг гэхээр кинон дээр гараад жүжиглэх бол одоо алдаа гарах юм бол дахиж нэмж дүүбэлдэж юм уу бас нэг явж болох бах арга зах боломжтой. Театр бол алдаа оноотойгоо юутах гэдэг бүгднгийн шууд тайзан дээр бодитоор явдаг. Тэгээд тоглохдоо эн чинь ингээд 1 2 3 эсвэл 7 хоног ч юм уу дараалуулаад сар болгон ч гэдэг юм ингээд байнгын үзэгчдийн өмнө гарч идэг. Энэ нь бол нөгөө нэг мэрэгжлийн талаас өсөхт нь маш их нөлөөлдөг. Ингээл ерөөсөө бүр ингээд тайзан дээр маш хурдтайгаар өсөөд өөрийгөө батлаад эхэлсэн юм билээ. За ингэж жүжигүүдэд тоглож явж байгаад хажуугаар нь киноны одоо нэг урилга эртник гэдэг юм уу те. За тэгээ тухайн үед ч бол одоо жүжигчин бэлтгэх гэдэг юм уу хаашаа яваад бэлтгэгдсэн жүжигчин мөччин ховор учраас бидэнд байгаа хамгийн гой сор болсон амьд зүйлс маань бол театрын байгууллагын жүжигчд маань байгаа байхгүй. Тэгээ энэ дундаас бол одоо манай Ичин хорлогоо их дурддагддаг те. Ичин хорлогоо гэх чинь одоо хэдхэн бас кино тоглосон шүү дээ. Гэхдээ бүх 100-ных нь 90 хэдэн хувь нь ерөөсө тайзны бүтээл дээр ажилласан ийм мундаг хүн байдаг. Түүнтэй адилхан кино тоглох одоо тоо маш цөөхөн. Тэгээ кино тоглох урилга ирсэн нь 1954 онд Зандрагийн Шинэ жил гэдэг киноны долгор хэмээх эмэгтэйгийн дүрд одоо анх удаага дэлгэцэн бүтээлд орж ирж байгаа. 54 он гэхэрч одоо баг 16 оны өмнө гэхэрч баг 38 39 дөг кинод орж ирж байгаа байхгүй. Түүний араас 56 онд Бидэнд юу саад болж байна гэдэг энэ киноны ховж авгаан дүр тоглосон. За ингээд 1956 онд бол Цэвэн жавгаад одоо 56 гэдэг чинь яг 30 таад нь юм байна те. Тийм байна. 40-д нь юм байна. 40-д нь юм байна. 16 оны ихэртэй. Тэгэхээр 40 настад нь Бүгд найрамдах Монгол ард улсын гавьяа жүжигчин цолыг түүнд өгсөн. Тэгэхээр энэ хүн өнөөдрийг хүртэл бид нар Бүгд найрамдах Монгол ард улсын гавьяа жүжигчин, Монгол улсын гавьяа жүжигчнээс хардаг те. Гэтэл энэ авсан цол шагнал нь түүний кино урлагт юм уу дэлгэцийн бүтээл дээр мөнхөлсөн дөрүүдэд нь биш, түүнээс өмнө тэр олон одоо 10 өндөр жүжигийн дөрүүд дээр ажиллаж байгаа энэ болгонд нь зориулж Бүгд найрамдах Монгол ард улсын гавьяа жүжигчин цолыг 1956 онд түүний 40 настай байхад өгчээ. Энэ бол одоо бас театрын байгууллагын 25 жилийн ой гэдэг ч үлээ тийм ойгоор бас хамтдагч өгсөн юм байлээ. За тэгээд улсын төв театрт бол олон жүжигийн сайхан дүр бүтээснийхэн төлөө олгосон шагнал нь энэ байсан. За тэгээд яг энэ одоо шагналыг авахдаа тэрээр 2хан кинонд л тоглолцсон байсан байхгүй. Тэгээд яг за цааш нь хэлэх баг. Гэхдээ ер нь бол тухайн үеийн мэрэгжлийн одоо жүжигчид гэдэг юм уу тухайн үеийн мэрэгжлийн байгууллагын ямар ч хүнээс асуусан заяа. Хошин эмэгтэй дүр бүтээдэг жүжигчин гэд Монгол талаас хайхлаар Монгол талаас нэгдүгээр хүн бол яа харахгүй Цэвэн жав гэдэг. Бүгд дуу нэгтэйг зөвшөөрдөг. Цэвэн жавгаа бол хайцсангуу цөөхөн буюу 9хэн кинонд тоглосон байдаг. Гэхдээ бид нар энэ хүнийг киногаар нь мэдээд идэг. Гэтэл кинон дэр хэдхэн дүр бүтээсэн байгаад бид нар яагаад киногаар мэдээд байна? Тэгэхээр л тэр хүн тэр нэг хэдхэн дүр дээр өөрийгөө бүр баталсан гэсэн үг. Тэгээ өнөөдрийн дугаар юмаа нэрч гисэндээ хайрлахгүй байхын аргагүй Монгол ижи штэ тий. За тэгэхээр яагаад тэр хайрлахгүй байхын аргагүй Монгол ижи гэдэг нэр үлдсэн бэ гэдгийг хамтран харилцаж танилцуулчаад цааш нь үргэлжлүүлээ яриа тий. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аригтай хадгалаад 100 сая эзэн болоорой хадгаламжийн урамшуул даян зарлж байгаа Ариг банк манд дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр та бүхэндээ дуулах хамгийн ихний сайхан мэдээ бол маш өндөр хүүтэй хадгаламж байна. 16.5% одоо хүртэлх өндөр хүүтэй хадгаламж нээгээд сар болгон та хосороо гадаад даялах эрхийг одоо нэг харилцагч тодорхой нь байна. 1 сая төгрөгийн эзэн 3 харилцагч байна. Бүр сар бүр шүү 3 харилцагч тодорхой нь байна. 500 мянган төгрөгийн эзэн 5 харилцагчийг бас тодруулах нь байна. Тэгээ сүүлийн 4 орон таарсан бүх харилцагч нь одоо 50 мянган төгрөгийн эзэн болно. За тэгээд энэ аяны хугацаанд 700-аар харилцагчийн нэг нь одоо жилийн эц супер урамшуул буюу 100 сая төгрөгийн эзэн болж та одоо
маш гоё одоо хадгаламжийг өөртөө бий болгох боломжтой байна. Тэгэхээр энэ аян 25 оны 3 сарын 1-ээс 12 сарын 31-ний хүртэл энэ оныг дуустал үргэлжлэн танд боломж байгаа. Энэ удаагийн азтан бол одоо Турк улс руу аялуулахаар төлөвлөсөн байгаа. Аялахад хамгийн тохиромжтой цаг үед нь аялнаа. Тэгэхээр 2024 оны супер урамшуул энэ 100 сая төгрөгийг эзэн тодорч ирсэн шүү дээ. Яг Сэлэнгэ аймгийн нэг малчин ах хотод орж ирээд ихтлүүрийн салбарт лүгч явахдаа юм авч явж хагаад хадгаламж нээлгсэн чинь 100 сая төгрөг хожигдсан гэд нэг хөөрхөн тийм видео авчихсан. Тэгээд эндээс харахад бол бидэнд бас маш гоё боломж байна. Тэгээд Ариг банк 16.5%. Ерөөсөө л энэ маш өндөр хүүтэй энэ хүртэлх одоо хүүтэй хадгаламжуудаас та сонгоод шинээр хадгаламж нээлгэн хадгаламжаа сунгасан за хадгаламжиндаа орлого нэмсэн одоо 50,000 төгрөг тутамдаа та урамшууллын нэг эрх аваад энэ урамшуулалд оролцох боломжтой гадаа. За энэ гайхалтай урамшууллын талаар мэдээллийг 70 10 техник утасны дугаараас нь лавлаад авч болж байна. За эсвэл одоо Facebook дээр Ариг банк гэж бичээд одоо Ариг банкныхнаас нь өөрсдөөс мэдээлэл авч болж байна. Салбаруудаас орж мэдээлэл авч болно. Эрдэнэт дархан болон Улаанбаатарын салбаруудаар бас үйлчлүүлэх боломжтой шүү манайхаа. Тэгээ Аригтай хадгалаад 100 сая эзэн болороо энэ Ариг банкны урамшуулалт та бүхэн маань хамрагдаад Турк улс руу чаялаад за үгүй юм а гэхэд маш олон урамшууллын эзэн болоо сар бүр тодруулах сая төгрөгийн эзэн болох боломж байна шүү. Хамтран ажиллаж байгаа Ариг банкнда баярлалаа. За баярлалаа. За тэгээд 1944 онд ч юу байсан шүү дээ. Төв театрт орж байгаа шүү дээ тий. Түүнээсээ хоошоо насан эцэлтлээ. Бүтэн 30 гаруй жилийн турш яг зөвхөн энэ байгууллагатаа л ажилласан. Тэгэхээр түүний одоо эндээс хоошоо ярих гэж байгаа хэсэг нь болохоор би нөгөө кино буюу дэлгэцийн одоо бүтээлүүдийг нь ярих гэж байгаа. Гэхдээ одоо нөгөө кинонд тоглож байхдаа ч гэсэндээ давхар театрын жүжиг те энэ болгоно нь яваад байгаа шүү гэдгийг бас давхар хэлчихье. За ер нь бол ингээд сайн нөгөө юу яалаа. Хоёрхан кино тоглолцсон байж байгаа. Ингэхдээ театрт бүтээсэн дүр те тэр сайхан олон дүрийг амьлуулсан гэдгээр бүгд найрамдах Монгол Ард улсын гавьяа жүжигчсэн цолыг авлаа. За түүнээс хойш үргэлжлүүлээд ер нь бол одоо анхны кинон тэр шинжил гэдэг кино, хоёр дахь кинонд бидэнд юу саад болж байна гэсэн тэр кино байгаа. Энэ дэр бол одоо нэгэн дээр нь долгор хэмэх эмэгтэй дүрд нөгөөх нь ховч авгаан дүр тоглодог байгаа байхгүй. За тэгээд дараагийнх нь кино болохоор яг одоо энэ хүнийг бүртэн ингээд дэлгэцийн бүтээл дээр мөхөлж байгаа юм л да. 1957 онд Вангангуан одоо болон Чимэдгуан нарын хамтран хийсэн Сэрэлт кино. За тэгэхээр энэ Сэрэлт киноны одоо Бумаа хэмэх эмэгтэй дүр бол одоо энэ Монголын 20 дугаар зууны кинонууд дундаас те маш гайхамшигтай нэг эмэгтэй дүр. За энэ киноны дүр Бумаа гэдэг дүрээр бол одоо ерөөсөө ийм төрлийн хүн гэдэг юм уу те ийм хүн гэдэг зүйлийг бол ингээд батлаад тавьчихсан. Тэгээ энэ Бумаа гэдэг дүр ингээл одоо ингээл кино ярихлаар одоо баг нэрийг нь мэдэхгүй өрнөөсөө Бумаа гэх юм бол гэдэг хүмүүс ингэхээр хэмжээний тийм бүр тамгалцсан дүр байгаа байхгүй. Тэгээ энэ киноны тэр Бумаа гэдэг дүр дээр одоо өөр жүжигчин хэн байж болох вэ гэд бодохоор эргээд одоо төсөөлөгдөхгүй болтол нь тамглаа ийдсэн ийм гайхалтай дүр. Тэрээр 1957 он Сэрэлт киноны цайлган цагаан сэтгэлдээ Бумаагийн дүрд жүжиглэн Орос эмчийг угтаж байгаа, дэлгүүрээс юм хөдөлж авж байгаа, шал угааж байгаа бас бичиг заалгаа тий тэн дээр бас балж байгаа лавлада шиг зэмлэн загнаж байгаа зэрэг маш олон тийм нарийн тоглолттой Бумаагийн тэр дотоод мөн чанарыг тод томроо гаргаж чадсан. Энэ нь бол манай Монголын кино урлагт бүр цоо шин бүр юм баталсан дүр болж орж ирсэн. Тэр үдэл 50 хэдэн онд ийм гайхалтай дүрийг бүтээчихэнгүүт эн чин давхар зөвхөн өөрийнх нь хувьд ажилласан зүйл биш тий дараагийн кино уран бүтээлчд өнөөдрийн хүртэл ажиллаж байгаа бүх жүжигчид гэдэг юм уу жүжигчин сургууль сурж байгаа тэр залуучууд байдаг юм уу Сэрэлт киноны Бумаагийн дүрээс чи юуг харах вэ? Бараг тэрийг хараад ингээд сэдвлээ задлаад тэндээ дахиад дөрвөлгöd ажиллаад ингээд задлж ингэж хөгжүүлж ойлгож болмоор бүр мэрэгжлийн маш их хэмээг ахиулсан ийм дүр байгаа даа байхгүй. За тэгээд судлаачдын хувьд бол те энэ бол маш өндөр одоо хэмээн дүр хэмээн үзэжсэн. За мөн дээрэс нь Сэрэлт киног ч одоо зөвлөлт бод улстай хамтран бүтээсэн гэдэг ч үлээ. Тэгээд дээрэс нь одоо энэ социалист орнуудаар нээлтүүдийг хийсэн. Тэгээ одоо социалист орнуудын дунд бас юм кино урлагийн одоо нэг наадам болдог ч юм уу те тэр наадам дээр хүртэл манай Сэрэлт кино очиж шагнал авч ирсэн тухай хүмүүс бас дурссан байдаг. За ер нь бол Сэрэлт кино бол үнэхээр 20 дугаар зууны түүхэнд маш тод юм мөрөө үлдээсэн кино. Сэрэлт гэхээр л хамгийн түрүүнд хүн болгонд Бумаа гэсэн тэр болж ирдэг. За ингээд түүний ер нь бол өөрийнх нь бүтээсэн 9 киноны дүр нь 9-үүлээ өөр. Яг нь дийлэнхт нь бол ээжийн дүр бүтээсэн гэж байгаа юм л та. Гэхдээ ээж болгоно дотроо шал ондоо ээж үү. За ийм байгаа юм. За Сэрэлтийн Бумаатай бол одоо хүн болгон одоо бүр ярихгүй үстэй тий. Би сая сүүл зүгээр YouTube-ээс киноных нь тас хэсэг мэсгэж байд юм уу гэд хайгаад үзсэн чи одоо энэ түүний тоглосон энэ 20 дугаар зууны кинонууд маш өндөр үзэлттэй байд юм байна.
дандаа саяас дэж үзэлтэй кинонд нь одоо хүртэл YouTube дээр нөгөө хин нэгэн зөв өөрийнхөө аккаунтаас оруулсан байгаа юм л да. Гэхдээ л маш өндөр үзэлттэй явд юм байлээ. Яагаад нөхөн үзээд юм те? Мэдээж энэ киноны сэдв гэдэг юм уу тэр зүйл нь бол 20 дугаар зууны яг тэр цаг хугацаанд хэрэгтэй байсан. Одоо хүмүүст үзүүлэх хэрэгтэй байсан, ойлгуулах хэрэгтэй байсан гэдэг юм уу? Эсвэл нэг юм зарим нэг шаардлагач юм бүтээсэн одоо тийм үйл явдалтай кинонд байгаа хэл та. За 1958 онд 3 найз гэсэн кино гарсан. Энэ киноны дүлий одоо авгаан тийм дүр тоглосон юм байна. За ингэж байгаа 59 онд Гармагийн одоо нэг кино байгаа. За энэ кинон дээр болохоор их ханд гэдэг хүний дүрийг бүтээсэн байна. За энэ талаар бол одоо манайхан ханд гэж хэлэхээр л санаж байгаа байна. Төрийн шагналт зохиолч Гармаага өөрөө эмнэлэг твтэж байхдаа нэлээд их уйддаг байсан юм байл. Эмнэлэг твтэж байгааг таарчихгүй. Тэгээд эмнэлэг твтэж байхдаа хийх юм олдохгүй ингээл дэвтэр гаргаж ирээд цаасан дээр ингээл зохиол маягийн буулгаал гэж. Тэгж байгаа тэрэндээ болохоор манаа нотгийн хүү гэсэн нэртэй тийм гачиг тавьчаад нэг зохиол маягийн бичиж байгаа киноны зохиол. Тэгснэ нөгөө худан хуудасаа аваад нөгөө өөрөөнийхөндөө эмнэлэг хамт твтэж байгаа өөрөөнийхөндөө уншиж гисэн гинэ. Тэгээд өөрөөнийх нь инээдмийн сэдвтэй бичсэн. Тэгсэн чинь нөгөө нэг хамт твтэж байгаа хүмүүс нь инээлдэл угаж адлаа инээлдэл айгуугаа хүлээж авч байгаа гинэ. Тэгсэн чинь хамт твчсэн нэг хөгшин тгсэн байна. За ер нь их айтаахан зохиол болсон байж шүү наач. Нэгдэлжих хөдөлгөөний сэдвтэй ийм зохиол урд өмнө нь ерөөсөө байгаагүй. Тэгээд эмнэлгээс гарахтаа чи юу яаж байгаа? Ахтайгаа холбогд. Тэгээд хоёулаа наадах чинь соёлын яам дээр авчиад одоо үзүүлье. Соёлын яам гэдэг газар заавал үзүүлэх хэрэгтэй. Тэгээд энийг одоо нөгөө яг тийм хэрэгтэй хүмүүст ойлгуулмаар байгаа тийм зүйлийнх нь зохиолын одоо яг хайгаад байгаа хөлбөр наатах юм байна. Наатгаж ойлыг үзүүлээ гэдээ аваадсан юм. Надад эмнэлгээс гараа кино үлдээр яваад атсан гинэ. Тэгсэн чинь Вангонгаатай уулзсан гинэ. Вангонгаатай уулзсан чинь за тэгвэл маргааш өглөө уран сайхны зөвлөл дээр орж ирээ зохиолоо танилцуулаарай. Авчираад уншиж гэдгсэн. За манай хүн ч өглөө нь очивол баахан улс цуглалцсан. Бараг бүгдээрээ шахуу тийм алтан үеийнхэн байна гинэ. Тэгэл нөгөө залууч одоо ингээл ороод дунд нь зогсож байгаа зохиол эхнээс нь ахуулаад чанга доогоор уншаад төгсгсөн. Тэгсэн чинь нөгөө нэг алтан үеийнхэн нь юун айж яах. Нөгөө хүмүүс нь маш гоё хүлээж аваад инээлдэл хөхрөлдөөл байна гинэ. Тэгж нэг юм дууслаа. Тэгсэн чинь Вангуй. За наа чи яг нөгөө бидний хайгаад байгаа зохиол мөн байна. Нэгдэлтийн хөдөлгөөний сэдвтэй. Тэгээ эн чинь бас дээрэс нь ийм инээдмийн зохиол байна. Хүмүүст аягүй гоё хүрэх бах. Үнийг хідүүлээ дэмжигээ бүгд дэмжсэн. Тэгэн гутлаа зохиолыг нь за саяхан дөнгөж сургуулаа төгсөөд ирсэн байгаа Дорж Балам гэд найруулагч байгаа. Тэн дээр яваад ч хоёр нийлж байгаа наа зохиолоо өөрийнхөө санаанд хүртэл айлалаа санаанд хүртэл ингээ засвар хийгээд гэдэг. За тэгээд Дорж Балам гэдэг хүнтэйгээ нийлээд Гармаага хамтдаа нөгөө нэг зохиолоо 7 хоног гаруй янзалж хагаад за яг эцсийн байдлаар бэлэн болгосон. Тэгээ зохиолоо одоо тэгээ харж арчаа за нэр нь бол биш байна. За яаж нэрлэх вэ гэжсэн. Яг хаа өөрт нь болохоор Баян-Онгор аймгийн санхүүгийн хэлтсэн ерөнхий нэгтлэн байсан үе байна гинэ. Гармаага. Тэгээ Гармаага тэр үед байж байгаа сум руу явж исэн чинь хичээлдээ морьтойгоо явж байгаа бөөн хүүхдэд таарсан юм байл та. Тэгсэн нөгөө хүүхдүүд нь машинтаа уралдаал бөө юм болоод байна гинэ. Тэгэл гэн голоод хөөрцөглөөд сүйд гин. Нөгөө хүүхдүүд нь машинаас төрүүлэхээр нөгөө жолоо барьж байгаа юм аа хаазаанд имдэг. Тэгэл урд нь гарангуудлаа жолоочийг төрүүлэх гэл ардаас нөгөө морьтой хүүхдүүд нь давхиад ингээ гүйцэтгэх ингээ зөвхөн ингээ уралдсаар хагаад галууд сумын нутаг хүртэл ингээ давхижсэн тухайгаа санаад энэ явдлаас сэдвэлэн гутлаа морьтойч болоосой гэсэн нэрний анхны санаа орж ирээд нэрийг нь тэгж өгсөн байгаа байхгүй. Тэгээ яг нөгөө хүүхдэр хийх жоохон онцгүй байгаад байсан учраас машинтаа уралдаж байгаа болохоор тийм адуунд хорхоотой хөмгөн нэмгэн сэтгэлтэй хүн байх хэрэгтэй байна гэж бодоод тэгээ нөгөө нэг дондгийн дүр тэндээс үүссэн байна. Тэгээ дондог маань мэдээж эрэгтэй хүн учраас те одоо бас ингээд эрэгтэй хүнтэй урлаад байх юм нөгөө эрчинг одоо бууж ирээ муудалцаа ч юм уу юм болно шүү дээ. Гэтэл нөгөө талд нь тэгвэл эмэгтэй хүн байвал яах юм? Үеийнхэн насны нэг эмэгтэй байвал яах юм? Тэгвэл би ялагчлаа гэж ингээд явах юм байна. Гин гутлаа Янжмаа гэдэг дүрийг нь олоод ингээд морьтойч болоосоо гэдэг киног бүтээж эхэлсэн байна. За энэ кинонд бол адуучин дондог гэдэг байгаа. Энэ хүний ээжийнхэн дүрд ханд гэдэг дүр байгаа. За энэ дүр дээр цэвэн жавга орж ирдэг. Тэгээ нэг талд маллаа өгөхгүй гэ те хоёр сайн тэр том шараа хүүтэйгээ нийлээд ууланд ноочдөг байхгүй юу. Тэгсэн нөгөө хоёр шар нь яг нөгөө нэгдлийн дарагтайгаа ингээд уулзаа зогсож байсан үеэр буцаа гараад ирдэг. Тэгээд нөгөө энэ мөн нэл хамтанд юм үлдээх гээд их чинь хөгөлчлөө. Дарга одоо би нөгөө шууд нэгдэлтэй өгчий гэдэг нэг юм хүүхдээ хамгаалж байгаа тий хүүхдийнхээ өмнөөс ингэж байгаа тийм нэг ихийн төрөөр одоо энэ кинон дээр бол үлдээсэн байдаг нэг юм цайлхан ээжийн дүрийг үлдээсэн байдаг. За тэгээ үүний араас бол 1962 онд Хөхөө гэрлэх төглөө гэдэг кино гардаг. За энэ кинон дээр бол одоо бас ингээд олон дундтай. Тэр нэг юм ярьсан тэрийг нь би тэнд хэлээд гэдэг нэг юм цуу тарааж байгаа нэг авгаан дүр байд юм аа. Тийм нэг авгаан дүр байд. Тэгээд тэр дүр нь хүртэл яг энэ Хөхөө гэрлэх төглөө киноны маш гоё чимэг дүр. Тэндээс ингээд жоохон хүнд кино байсан ч гэсэн тэр дүрийг хараад аюу гой хүмүүс ингээд сэргээд хайрлаад ингээд явждаг. За ер нь бол ингээд өөрийнхөө үлдээж байгаа дүр болгоныг хүмүүс тийм хайрлагдсан. Одоо бид нар яг ингэж бодож байгаад яг эргээд тэр хүмүүсийн энэ хүний тоглосон бусад тэр киноны ээжүүдийн дүрийг харах юм бол яг ийм өөр ээжүүд.
Нэг нь болохоор хүүхэд нь жоохон бүтлэхгүй нэг юм нөхөр. Тэгтэл хүүгээ хамгаалаад байгаа. Тэгтэл нөгөө өөрийнх нь амьдрал учраас те нөгөө одоо энэ нөгөө мал хариулж явсан хүн одоо ямар юм байсан байнаас аяг таг шимэргүүл алга болцсон даа молцсон даа гал ингэсэн чинь нөгөө мал хариулж байгаа ээлжтэй байсан хүн хүүхэд нь байдаг те. Тэгээ нөгөө олон хамтдаа байсан хүүхнүүд нь очиод нөгөө нэг хүүг нь ингээл загнангууд өмгөөлч чаддгүй яаж чаддгүй гэл ингээд идэх хөрхий тэр ээжийн дүр мөр гих мэтлэн. Ерөөсөө энэ дөрүүд нь тэр чигтээ Монголын ахуй амьдрал тэгээ Монголын яг энэ амьдралтай Монгол ээжүүдтэй маш ойрхон дүр. Тэгээ нөгөө одоо бид нар ярихтаа болохоор одоо Монголын кино урлагийн ч гэдэм үү театр урлагийн алтан үеийнхэн гэж ярьдаг шүү дээ тий. Одоо зүгээр яг миний мэдж байгаагаар бол одоо Минд Баяргаа, Цэрэн Давггай тий, Мягман Харангуй гэх мэт энэ хүмүүс чинь алтан үед шүү дээ. Гэтэл энэ хүмүүс чинь энэ хүмүүсийн хажууд бүр жоохон хүүхдүүд нь хүүхчиг хүмүүс. Тэгэл ингээл кино зураг амарг авах болно шүү дээ. Ингээ болонгууд за хин тоглох юм бол нөгөө сэрэлтэд тоглож байсан бумаа нөгөө яагав цэвэн жавгаа гэл те. Одоо тэр гомсрунгаа гэдэг юм уу мягмнаар хин тэр гэл ингээл хэлнэ шүү дээ. Тэгүн гут нөгөө нэг дөнгөс сургуулаад төсөөд ирсэн оюутнууд яв те. Энэ том хүмүүс тоглох юм гэлээ. Айгаал бимгнэл байж. Гэтэл гаднаас тас инээгээл айгуу гоё нэг юм дотнохон хамаатных нэгч юм шиг те. Тим хүн орж ирээд за өстө хөөхөө охтууд байна. Кинон тоглох гэж байна. За их чинь гэс ихлэ бодуулчих зүгээр. Би бол юу хүн байх вэ гэс бодуулчих. Та дараас орчих уу гэл ингэж юм ингээд. Тэгээ гарангуут л нөгөө чинь ингээд айгаад ингээд идэг байсан хүмүүс ингээл тайвшраал. За тэгэл ингээд бэлдэж байгаа л кино зураг авлаа мотор гэлтэй гэхэд ерөөсөө ямар ч алдаа байхгүй нэг л явдаг. Тэгээ нөгөө ойлгохдоо хүүхдүүд болохоор цаанаас юм маш их юм хүчтэлтэй дүрийг гаргана гэж ойлгоо те хичээл номонд нэг заадаг юм уу ингээд ойлгоод ирсэн хэвээр ингээл амар нэмэлттэй жүжиглэх хэвээр байхдаа энгийн байдлаас гээд ингээд ирэнгууд яг өн цэвэн жавгаан хэсэг эхлэнгууд цэвэн жавгаа бүр яг ингээд зөв хажууд нь юм ярьж байгаа юм шиг бүр маш энгийн. Гэхдээ тэр дүрээ бүр нөгөө нэг амьдрал ах уу Монгол хүний тэр юу муутай ингээд холбоод ойлгоцсон байдаг. Бэлдэж жагаад нэг л явдаг. Тэгхдээ бүр ингээд зад явдаг. Ийм хүн гэдэг байгаа байхгүй. За ингээ хөхөө гэлэх төглөө түүний араас 1963 онд Чадраа авалын Лодоо Дамбын энэ хүүхнүүд үү гэдэг кино хийгдэж байгаа. За энэ кинон дээр бол Жамц дарахын ихнэр долгор тийм ээ. За энэ хүний дүр тоглодгоо. Тэгээд энэ киноны бүр яа харахгүй. Энэ кино бол тэр чигтээ хошин мэдээж өгөгдөлтэй кино л да. Цаагаараа мэдээ хэлж байгаа санаа мана байгаа. Гэхдээ л энэ долгор гэдэг эмэгтэй хүний дүрийг та яг энэ долгор гэдэг эмэгтэй хүн ямар ээж юм бэ гэд энэ кино дахиад нэг үзэх юм бол энэ хүмүүстээ дахиад нэг үзэх юм бол энэ хүнийг яг харах юм бэл. Нөхөрдөө тэр халамжтай байгаа байдал. Тэр хүүгийнхаа ирээдүйд те хүүдээ санаа зовж байгаа байдал. Хотоос хүн ирсэн гэвүүгээд гүгөд ороод идэв шүү дээ те. Тэгснэ чи манаа хүүг таних уу гэд идэг шүү дээ. Ингээ харахаар ингээ наанаас үзэхээр инээдэнтэй юм шиг. Гэтэ цаагаараа хүүмэн хаана яваа бол тэ миний хүүг таних уу чи сайхан залуу байна гэдэг лээ шав хийсэн хүү байна гэж яснаа. Миний хүү чамтаа харилцаад миний хүү хаана явна. Хүүхэдээ санаа тавиад идэг. За тэгээд нөгөө нөхрийнхээ ажил туслаад байгаамаа бас нөгөө жамц дарга тэр нөгөө дорж хоёр чинь нийлчээ те. Тэр нөгөө зоо техникчийг нутагтаа авч үлдэх гэ тэрнтэй суулгана гэ төлөвлөгөө зохиогоод тэгснэ те жамц даргын төлсөн өдрөгээд ингийн шүүгээ хойволдсон байсан. Тэгсэн чи манай өндөр хойволдоо нэг ойлгохгүй шууд ирдэг үстэй. Манай хоёр ханилаа суучул муучул гэл гэл тэгсэн чи яасан та хоёр чинь ингэн гээвэстэй гэд. Тэгсэн чи манай жамц даргын төрсөн өдөр штэ гэдэг үлээ те. Тэгсэн чи юу яриад байгаа вэ? Жамцын төрсөн өдөр чи болоогүй штэ. Хэдэн сард гэдэг үлээ те. Оо би мөнгөн чинь гэл. Яг энэ дөрүүд нь ингээд одоо эргээд ярихад хүртэл маш дулаахан. Яг анаа. Одоо сонсож байгаа үзэгчид маань ч гэсэндээ бүгдээрээ яг мэдэрч байгаа. Тэр нэг гоё халамжтай ээж, халамжтай хань. Нөхрийгөө цаг болгон минут секундээр нь эмийг нь уулгадаг, хоолыг нь идүүлдэг. Тэгээ чадхаараас нөхрийн ажил туслаад байгаамаа. Мөнгөн жахаж гэсэндээ. Энэ дүрийг бас бүтээж байгаа. За тэгээд энэ бол одоо яг харахгүй бас манай 20 дугаар зууны маш гайхалтай сор бүтээлүүд юм нэг энэ хүүхнүүд үү тэр дотроо бол одоо манай энэ жамц даргын эхнэрийн дүр тоглож байгаа. Энэ дүр бол долгорын дүр бол яг харахгүй бас юм хайрлагдам дүрээ. За үүний араас 1968 онд өглөө. За энэ кинон дэр бол одоо хүрээ авгаан дүр тоглолдог. За тэр хэсгийг нь харах юм бол бас л нөгөө үсийг нь тайраад яагаад те инглээ тэглээ гэдэг нэг юм ярьжингууд артлаас нэг хүн гэл явдаг шээ те тэр хэсгийн тэр жоохон хэсэгт гардаг юм шиг ирнээсээ бас л тэр тухайн үеийн нийгмээ тэг бүгдэнд ингэ шөмжилсэн айгүй мундаг дүр. За тэгээд 70 онд бол одоо удуулгаа болон дожоодорч нарын хүрхэн хүү гэдэг кино байдаг. За энэ киноны Санжид гэсэн ийм одоо ээжийн дүрийг бүтээдэг. За энэ хүрхэн хүү киноны талаар бол одоо бас л ярихад илүү зүйлгүй дээ. Би ингээд ярихлаар баг ингээд дотор ингээд бүр сонирн болоод идэг. Энэ кинон дээр бол одоо хүүгээ дагаад те хөл хөдөлгөөн ихтэй сумын төвд одоо ингээд очдог амьдэрдэг. Тэгээ яг тэн дээр нэг юм хэсэг гардаг байхгүй. Тэр хэсэг нь болохоор зохиол төр байгаагүй. Одоо зураг авалтан дээр төлөвлөгөөнд байгаагүй. Тэгээ яг хуу одоо манай найруулагч зургийг харуулах бах. Яг ингээд сумын төв цуцсан гэрийн хаажууд цуцсан. Тэгээл ингээд хүмүүсийг хараал байж идэг тэр дүр. Царай мараа нэг жоохон ядуухан байгаа байдалтайгаа илэрхийлж байгаа маягийн. Тэгээд энэ дүрийг
одоо Цэвэн Жавга өөрөө тэр хэсгийг найруулагчтай очиод хэлсэн байгаа байхгүй. Энэ дээр нэг ийм хэсэг хэрэгтэй байна. Нөгөө нэг юм киноны цохол мохол ингээ яваад байгаа бүх үйл явдлыг мэдээд байгаа. Гэтэ энэ хүнийг өөрийг нь тэнд нэг юм хэдхэн секундэд ингэж харуулах хэрэгтэй байна гэж өөрөө хэлж ягаад тэр хэсгийг өөрөө кинонд оруулж нөгөө эдэнсэн зөвшөөрөд хамтдаа хийсэн. Тэр дүрийг одоо тэр хэсгийн үзэгдлийг байна шүү дээ тий. Хамтдаа театрын байгууллагад ажиллаж ирсэн залуучууд нь юм уу ойрхон байсан дүүнэр нь ч юм уу те ингээд хамаатан садан ч юм уу одоо ингээд эргүүлээд энэ хөрхөн хүүг киног үзэхлээр яг тэнд хэсгийг нь хараад бүр ингээд яг л нөө Цэвэн Жавгааг өөрийг нь байна гэж боддог. Тэгээд ийм л хүнд байгаа бах таа гэж нулимс туслуулаад суудаг. Тэр бүр үнэхээр одоо бас л гайхамшигтай тийм сцен юм байлаа. Тэгээ өөрөө хэлж оруулсан. Тэр зураг бол ерөөсө тэр киноны яг бүр амин сүнс нь болцсон. Ерөөсө өгүүлэх гээд байгаа санаа манаа бүх юм нэг яг нөгөө нэгдэлт одоо малаа яачаад өлөөдөө тэгээ нөгөө халуун зунаар сүү байхгүй хацаа сууж ингээд нэг тэгдэг шүү дээ тэр үг мөг нь бол үнэхээр аимшиг. Тэгээ яг хуу бас энэ хүний одоо бүтээсэн дөрүүд дээр хүмүүсийн мэрэгчлүүдийг хэлж байгаагаар шүү дээ тий. Ингэдэг л юм байна. Бид нар зүгээр ингээд 20 дугаар 100 одоо Монголын кино урлагч гэдэг юм уу иймэрхүү сав дотор яриад байгаа болохоос шүү дээ. Энийг ингээд нийтээр нь харах юм бол дэлхийн кино урлаг, дэлхийн жүжигчид хин байнааг харах юм бол тий 20 дугаар 100 хин байнааг харах юм бол мэдээж одоо тэр Италиас тэр байдаг юм уу тий эсвэл одоо Франц жүжигчин тэр Америк нэгдсэн улсын тэр жүжигчин гэдэг одоо сайхан одоо эмэгтэй залуучууд байна л да. Тэгээ яг нөгөө олон сайхан дүр бүтээснээрээ олон өөр гоё дүр бүтээснээрээ мундаг жүжигчин гэдэг юм аа гэж өөрийнхөө дүүнэр болон шам нартай хэлдэг байсан. Тэгээ ерөөсөө Монгол ээж одоо ингээд Монгол ээжийн дүрэг гэж ярих юм бол Цэвэн Жавга л байхгүй. Дэлхийд хүртэл Монгол жүжигчин гэдэг юм бол юугаараа ялгарх юм? Тэр Монгол ах уу, Монгол зан чанар. Эсвэл одоо бид нар гэдэг үстэй нөгөө нэг Японы самурай гэдэг тэгэхээр тий. Одоо нөгөө сүүлчийн самурайгийн тэр нөгөө нэг эзний туслах байдаг нөгөө самурай. 47 ронны бас нэг эзнийхээ араас явдаг тэр ронн залуу. Тэгээ одоо энэ шогуны одоо гол дүрт байгаа Торнага гэдэг тий. Тэр жүжигч ингээ харахаар яг Япон самурай юу мөн дэлхийд батлагдсан. Тэр дүрэл л самурай окей. Тэрнтэй адилхан Монгол жүжигчин гэдэг тэгэхээр зам байдал, характер, юм хүлээж авч байгаа байдал гэдэг юм уу? Эсвэл тэр өгүүлж байгаа өгүүлэмж байдаг юм уу? Эсвэл одоо уйллаа гэхэд Европ жүжигчд болохоор хит юм одоо юм сэтгэл хөдлөлийн юм халуун байдаг гэнэ Европ жүжигчдийн хувьд шууд ингээл ойрлж өөлж мөлдөг юм уу? Гэтэл Дорны Монголын одоо дөрүүд киноны жүжигчдтэй тэгж ойрлж өөлж болохоос гэхээс илүү дотгошоогоо ингэж өмөлцөж юм уу? Яаж үлдэх? Яг тэр одоо нэг Монгол жүжигчний тэр ялгарлыг энэ хүн л ерөөсөө гаргасан гэж мэрэгжлийнхэн үздэг. Тэгээд яах аргагүй Монгол дүр өөрийнх нь дүр төрх мөрхтэй. Энэ бол яах аргагүй Монгол дүр. За тэгээд өөрийнхөө бүтээж байгаа дүрүүдээ яг хүний амьдралд хамгийн ойрхоноор амьдралын үнэнтэй суйрлаж хийдэг. За тэгээд хэтрүүлэг байхгүйгээр маш энгийн тоглодог. Ийм гэдгээрээ бол одоо кино урлаг, дэлгэцийн урлагийнханд бас үнэлэгдсэн байдаг. Тэгээд мэдээж тайз дэлгэцийн бүтээл дээр бол энэ үн яах аргагүй. Одоо үеийн бидний нэг алтан үе гэж яриад байдаг. Одоо тэр цэрэн давахгүй, минь хоёргоо өдр болохоор бүр жоох. Энэ хүнийг хараад тайзан дээрээс тоглож байгааг нь хараад ерөөсөн наан цаанаас хамаг юмд нь туслаад ингээл гүйж байгаа. Жохон залгажууд. Энэ хүмүүсийн хувьд бас л ээж нь ялгаа байхгүй. Ийм л хүн юм бэл. За хамтран ажиллагч хоёул ярьчаад хүрчлээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чанартай амьдрын үрээтэй Мартир Резиденс төсөл хамтарч ажиллаж байна. Тэгэхээр за энэ маань одоо нийт одоо 3 блок 12 давхар 375 айлын ийм хотхон байна. Чанартай амьдрын үрээтэйгээр бидэнд одоо маш гоё амьдрах орчныг бүрдүүлж өгж байгаа эднийх. За яг одоо 2025 онд ашиглалтанд ор 2 дугаар ээлжийн 252 айлын орон сууцанда захиалга авч байгаа. За 1-р ээлжийн барилга бол бүрэн ашиглалтанд орсон. Ашиглалтанд орохоосоо ч өмнө одоо 100% борлогдоод дууссан. Одоо ч гэсэн ер нь бол захиалгууд нь дүүрж байгаа болов уу гэж бодож байна. За ямар давуу талтай төсөл юм бэ гэж Мартир Резиденс гэхээр одоо ус цэвэршүүлэх нэгдсэн систем төслийн хэмжээнд суйрлуулсан байгаа даа. За тэгээд дурдаад ивэл маш их мэдээллүүд байгаа. Гэхдээ одоо товчлоод хэлэхэд үнийн дүнд одоо бид нар чинь балкон тагтаа метр квадраттай оруулж тооцдог шүү дээ. За 100% тооцоогүй. За барилгын стандартын тагт буюу балконы талбай 30% тооцох стандарттай байдаг бол энэ төсөл маань ерөөсөө огт тооцоогүй танд нэгэсэндээ бэлэг болгоод ингээ өгч байгаа маа. За B1 B2 давхартай айл болгонд хүрэлцээтэй авто зогсоолтой. За авто зогсоол хүрэлцээтэй байна гэдэг бол одоо барыг гэртээ харьцаад машин тэргээ тавих газаргүй нэлээд сайхан тойрж явдаг. Тэгэхэд энэ бол маш том давуу тал байгаа юм. Доошо 2 давхар зогсоол барих нь одоо барилгын компанийн хувьд өртөг өндөр. Тэгэхэд эднийх бол маш гоёор B1 B2 давхар одоо зогсоолоор шийдэж өгсөн байгаа. За айл болгонд одоо сайхан нар тусах ийм төлөвлөлтөд баригдсан. Биений хааж зохион байгуулалтгүй баригдсан биш одоо ингээд нар тусгаар байна гэдэг бол бас эрүүл мэндийн талаас ач удсан одоо бүх талаас бодсон айгүй том давуу тал байна.
За дээрэс нь эднийх одоо дэлхийн номер 1 хүүхдийн тоглоомын талбай үйлдвэрлэгч Дайн улсын одоо компани брэндтэй хамтарч ажиллаж байгаа. За энэ бол стандарт Ясис одоо бэртэж гэмтэхгүй тоглоом хийсэн материалын хувьд тэр доод хүүхдийн алхаж гიშгэж гүйж үсэрч байгаа талбайн зөөлөвчний хувьд дэлхийн жишг болсон компаниар шийдсэн. За тэгэхээр барилгын компани бол тэ борлуулалтаа одоо метр квадратаа бодохгүйгээр энэ олон жижиг зүйл дээр анхаарч ажиллана гэдэг бол маш хүн чанартайгаар баригдсан. Надад их таалагдж байгаа тоглоом нь хүүхдүүд ч өдөржин тэнд ичдэг юм чинь зундаа. За тэгээд тэжээвэр амттай мартаагүй тэдэнд зориулсан зориултын талбайг шийдэж өгч байгаа. Одоо амттаа салхилуулах, агаарлуулах, бизнесуулах талбайг нь хүртэл шийдэж өгч байгаа юм. За хүн амын ягтршил багтай буюу тэгш хүртээмжтэй орчин лифт орц гарцын хэсэг нэг хэмт буюу хөгжлийн бэрхшээлтэй болон хараагүй хүмүүс зориулсан шийдлүүдтэй. За одоо өөр юу ярих вэ нэртэй ийм олон давуу тал байна. За бусад давуу талуудыг борлуулалтын албанд ирээд загварын байртаа танилцаад нэгдүгээр ээлжийн одоо тэр гүйцэтгэлтэй ашиглалтанд орсон байруудаас үзээд манайхан сонирхож болно. Тэр бол нээлттэй байрлалын үед 19 үйлчилгээний төв юурд Мортон цогцлбор офс орон сууцны барилга энэ нь одоо Монгол улсын хэмжээнд хамгийн анхны дахин төлөвлөлтийн жишг төсөл хийж явж байгаамаа. За тэгээд зайсан толгойн зүүн талд Америк сургуулийн дэргэд буюу Америк сургуулийн чанга хойд талд байршилтай байна. Борлуулалтын албаны утасны дугаар 76 тэгтэг 67, борлуулалтын менежер 90-70 техник, за 90-70 тэг 2 утасны дугааруудаар лавлах. За эсвэл www одоо Facebook-ээр ороод л юм байна. Мортон Residence гэж манайха бичээд латинаар бичээд тэгээд холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл авах одоо загварын байруудаар орж сонирхох бүрэн боломжтой юм шүү. За ийм гоё хүмүүнлэг одоо орчин үедээ тохирсон шийдлүүдээр орон сууцаа биднийг татах бүх юмаа бүрдүүлж чадсан Мортон Residence баярлалаа. За баярлалаа. За одоо цагийг эзэлсэн жүжигчин тий? Яа харахгүй нь бол өөрийнх нь баталгаа. Тэгтээ зүгээр би нэг хоёр жишээ дурдъя. Энэ өгүүлбэрүүд энэ хоёр жишээгээр нь шүү дээ тий. Цагийг эзэлсэн нь эзлээгүй гэдэг нь угаасаа батлагдах юм. За яаж юм гэхээр түүний бүтээсэн одоо жишээлбэл одоо нэг дүр байна шүү дээ тий. Тэр дүр дээр тэр одоо жүжигийг дахиад хэдэн жилийн дараа ч юм тавих болохоор тэр өмнөх бүтээсэн байгаа тэр хүний бүтээсэн цэвэн жавган бүтээсэн тэр дүрийг театр дээр дахиад тавих гэхээр хүн олддог. Тэгээ тэр дүрлүү хүмүүс бас ойртож чаддаг. Ийм бүр мэрэгжлийн дотроо бол бүр ийм дээд түвшний байхгүй. Яасан гэхээр орлого хүн байхгүй заяа. Монголын анхны хошин жүжиг болох далан худалч үү те. Далан худалч дээр тийм цэвэн жавган хувьд болохоор 30 нас гацсан байсан. 1951 онд анх тавьсан юм байна. 51 онд төрийн шагналд Ойдвын зохиол далан худалч жүжигийн пагм авгаан дүрийг тавих болсон. За энэ дээр манай цэвэн жавган ажилласан заяа. Тэгээд түүний дээр тоглосон энэ одоо 51 онд тавьж исэн далан худалч жүжигийг түүнээс хойш 16 гэдэг чинь 1967 он авсан юм да. 67 он тавигдахгүй байжгаад 16 жилийн дараа дахиад тавих гэсэн чинь энэ пагмын дүр дээр одоо хэн тоглох вэ гэсэн чинь ойртож чаддгүй. Дэрийг одоо бүтээх жүжигчин байхгүй гэдэг тийм юу гэдгийг. Эсвэл тэр дүрийг одоо хүндэтгээд исэн юм уу яасан. Тэгээд эргүүлээд 16 жилийн дараацсанд яг тэр пагм бүт дүр дээр цэвэн жавгааг өөрийг нь дахиад тоглуулсан. Энэ бол одоо 10 хэдэн жилийн турш тэр театр урлагийн байгууллагын залуучууд шинжлэгдэн маш олон оюутнууд орж ирнэ гэдэг ч юм уу те ингээд маш их юм болно доо те тэгэхэд тэгтэл 16 жилийн дахиад ийм тогтвортой өөрийнх нь карьер нь ийм амжилттай байж байгаа байхгүй. За энэ бол яа харахгүй бас дүрийнх нь хувьд баттгал өөр дээрээс нь нэмэд үсэх юм болно шүү дээ те 1971 онд одоо чимэд буюу чойжлын чимэд тухай гэж байгаа. Төрийн шагнал чойжлын чимэд тухай. Чойжлын чимэд тухай гэдэг хэлэхээр Монголын алдагт яруу найрагч жүжигийн зохиолч, орчуулагч гэдгээр нь манайхан тогтоогоод аваараа мэдэх нэг мэдэх байх л та. За зүгээр энэ хүний дэлгэцийн бүтээлүүдийг хэлэх юм бол Сэрэлт киног бичсэн. Тус биш ус, сэтгэлийн дуудлагаар өглөө, тэмцэл, газрын үнэр зэрэг кинонууд зохиолуудыг бичсэн энэ хүн. Эн чинь бол төрийн шагнал хүн байхгүй. За орчуулга нь гэх юм бол шүү дээ сансан ёсоор бүтгэх ёс болтугай гэдгийг 1955 онд, Шекспирийн Отелло жүжигийг 1955 онд, Евгений Онегин, Пушкины Евгений Онегинд орчуулсан. Толстой Дайн банх энэ болгоныг Монголд орчуулсан. Ийм том орчуулагч. За тайсны бүтээл нь гэх юм бол Босхон дээр Яндангийн дуу, дээрээс нэмээд 1971 онд Арын албаныхан гэдэг жүжигүүдийг бичсэн хүн байгаа байхгүй. Маш том бүтээлч төрийн шагналт хүн байхгүй. Тэгсэн чинь энэ хүн биш үү? 71 онд өөрөө түүнд зориулж жүжигийн зохиол бичсэн байдаг. Ерөөсөө одоо нөгөө нэг энэ театрын маань зохиолоо авдаг та тий. Зохиолоо аваад бөөнөрөө нэг одоо уншлах хийх гэдэг нэг өрөөнд цуглах нь л тий. Цуглаад ороод зогсоход одоо оюунгаа гэдэг үл үү тий. Эрдэнэтийн оюунгаа тий. Тад хууцыг нээгээд энэхүү зохиолыг тий төдвийн цэвэн жавд зориулв. Чойжлын чимэд гэж хэлж ийсэн. Тим зохиол. Энэ зохиол нь болохоор бүр Арын албаныхан гэдэг жүжиг байхгүй. Тавигдсан заяа. Тавигдахтаа энэ тайсны бүтээл нь
нөгөө залуу жүжигчд мөчтөд их орж ингээд тавигдсан. Тэгээд энэ жүжигчд дундаас одоо бидний яг нэг дурдтгалаа үлдээсэн хүн нь бол одоо Цэрэн Давггой байна л да. Одоо Монгол Улсын ардын жүжигчин Цэрэн Давггой шүү дээ, тий. Тэгэхээр Цэрэн Давггой энэ жүжигт яг энэ Цэвэн Жавгатай одоо хосол тоглох аз тохиосон гэж байгаа юм. Цэрэн Давггойд аз тохиож Цэвэн Жавгатай тоглоно гэж боддоо тий. Аз тохиохдоо яасан гэхэлэр энэ бас нэг юм ээжийн дүр юм лээ. Цэвэн Жавгаан дүр, ээжийн дүр. Тэгээд Цэрэн Давггой болохоор яг хүүгийнхэн дүр тоглодог. Тэгээ энэ жүжигэн дээр ингэж нэг юм үйл явдал гарч агаад Цэрэн Давггой одоо хүүгийн нэг хоёр хүн орж ирээд алчдаг юм байна л да. Тэг чи гараа явчихдаг. Тэгэн гол ээж нь араас нь орж ирээд тэгээ нөгөө хүүгээ алуулсан байхыг хараад тэгээ хүүгээ очиж барьж авдаг нэг ийм хэсэг гардаг юм байна. Тэрэн дээр Цэрэн Давггой залуу хүн жүжигчин байгаа заяа. Тэгээд яг тайзан дээр тоглолт нь явж исэн гэж. Тэгээдсэн чинь Цэрэн Давггой ингээл нэг дүр дээр ингээд яаж исэн нөгөө хоёр хүн орж ирээд Цэрэн Давггойг алаалж жүжигчдийн тайзан дээр үзэгчдийн өмнө те тайзан дээр алуулаад унтсан байгаа байхгүй. Тэгсэн чинь Цэвэн Жавггой очиж ирж ингэнэ. Тэгээ нөгөө хүүгээ хараад уйлал тэрж авал ингэс. Тэгсэн чинь Цэрэн Давггой ингээд одоо үхсэн болоод ингээд хөвтөж байгаа шүү дээ. Тэгсэн нүүрэн дээр ингээд юм туслаад ингэнэ. Тэгээд нэг ингээд яриа мараа юм ярьж байхад шүлсэн үсрээд байгаа юм байна гэж удаа Цэрэн Давггой харж чадахгүй. Тэгсэн нөгөөх нь бүр ингээд биш заа ингээд халуун юм ингээд яг нэг газар ингээд тусалж маслаад тэгэн гутлан савааг үтээд гэдэг өөрөө яг одоо уйлаад байгаа юм яагаад байгаа юм мэдэхгүй тэгээ шүлсэн гоожоод байгаа ч юм бодсон юм уу яасан. Тэгээ ингээд нүдэ нээгээд хатсан чинь айсан гэдэг байгаа. Яг тэр нөгөө хүүгээ алдсан ээж гэдэг хүний тэр нүд хац ямар аимшиг юм бэ гэдэг. Нөгөө болчмгүйгээсээ болоод ингээд нүдэд тайзанд тоглож байгаа ингээд нүдэ нэгэ харчихгүй юу. Тэгэл тэр нөгөө Цэвэн Жавгаан тоглож байгааг хараад бүр ингээд айц гэдэг байгаа. Тэгснээр нөгөө жүжиг тоглож байгаагаа бүр мата тэрийг хараад бүр ингээд айгаад тэгснээр энэ хоёр нөхөр чинь нэрнгээсээ намайг яачаагүй байгаа даа гэд өөтөө итгэхгүй ингээд бие ингээд барьсан чинь гарыг нь барьсан гэдэг. Гар нь хөдлөж жүжигчдийн өмнө гар нь хөдлөж гэдэг. Үзэгчдийн өмнө. Тэнгууд гарыг нь бариад тэгэд нэмж ингээд тоглолт нь явсаар хагаад дууссан. Тэгээд Цэрэн Давггой бол бүр ингээд яадгийн тэгээ бүр шоконд орд юм уу ингээд яг жүжигчин болсон гэдэг зүйл ямар учиртай юм. Үнэхээр тэр хүүгээ алдсан ээж гэж ямар байдгийм бэ гэдгийг Цэвэн Жавггойг хараад бүр тэгжсэн гэдэг. Бүр тайзан дээр байгаа гэдэг контрол алдаад. Тэгээ алдаад өөрөө бүр нэрнгээсэж нөгөө хоёр нөхөр чинь намайг хатгацсан болов уу гэж бодоод ингээд илэх гээд ингэсэн гэдэг байгаа байхгүй. Тэгэж бүр аимшигын яг тэр хүүгээ алдсан ээжийн дүрийг гаргаж үзүүлсэн гэдэг. Тэгээ ер нь бол одоо нөгөө яг театрын байгууллага руу орж ирж байгаа одоо энэ Минд Баяргаа одоо Цэрэн Давггой гэдэг ч юм уу энэ хүмүүс маань Мягнарангач гэдэг юм эдгээр маань яг ингээд насны хувьд ойролцоо бас юм залуу жүжигчд байх нь л та. Тэгээ энэ хүмүүс ингээд театрын байгууллагад орж ирээд ингээхлээр нөгөө хэдтэй бүр нар мэддэг шиг л дээ. Юугаач мэдгүй ингээд гүйж байгаа хүүхдүүдэд те эн чи ийм учиртай тийм тийм учиртай дарга загинжил гэдэг дарга хайртай сайн хүндээ загиндгийн шүү хичээ шүү миний дүү тэднэрийг байнга халамжилж идэг бүр яг ийм театртаа хүртэл ээж нэм шиг гэж байгаа юм ээж нэм шиг тэд нартай ямар санда Цэрэн Давггой өөрөө залуухан тийм хинийч танихгүй тийм нөхөр байхдаа театрт ажиллаж байгаад эмнэлэг твцсэн юм байна. Тэгээ эмнэлэг твцсэн байжсэн чинь яг тухайд нөө сэрэлт мэрэлт кино гарцсан бумаагийн дүр гарцсан тий. Тэгин гутал сэрэгт эмнэлэг твчижсэн чинь Цэрэн Давггой чамд эргэлт ирлээ л гэсэн жоохон байна тэр. Хий юм болоо гэсэн мэдгүй өөдөнд байгаа гараад уулзаад гэдэг. Гараа очисон чинь Цэвэн Жавггой. Тэгсэн чинь хажуугаар өнгөж байгаа хүмүүс нөгөө бумаа байна тэр байна гэл нөгөө ярилцаа шивэр авир гэл. Тэгсэн чинь нөгөө өрөөнийх нь хүмүүстэй очиод те Цэвэн Жавггой намайг эргэж ирлээ штэ. Томроод гэсэн нөгөөд тийм үгүй дахиад ирэх юм бол хэлээрэ мэлээрээ бүр ингээд. Тэгээ нөгөө эргэж ирэхдээ нэг юм компот авчиж өгсөн гэ. Тэр компотоо авч хадгалж явсаар хагаад ээжтэй авч өгдөө. Цэвэн Жавггой намайг ирж иргсэн юм а гэд ээжтэй авч өгсөн баг. Тэгсэн чинь ээж нь авч хадгалаад цаашаа. Тэгснэ хүүхдүүдээ бүгднгийн дуудаж агаад Цэвэн Жавггой өгсөн. Гэх хүүхдүүдтэй бүгдэнд нь тэр компотыг хувааж ирсэн. Тэр компотыг хувааж иж байгаа хүн нь одоо манай Цэрэн Давггой гэж боддоо Монгол Улсын ардын жүжигчин. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьд тэгэхэд яг ээж шиг ийм гоё. За ингээд ер нь бол одоо манайхан энэ Цэвэн Жавгаан талаар олон дурдтгал олон одоо түүний талаар хийсэн ном зохиол байдаг юм уу те энэ зүйлс төр бол одоо энэ мэрэгжил талдаа бол бүр үнэхээр ярих юм байхгүй. Үнэн. Бүгд хэлнэ. Үнэхээр гоцгой төрсөн авьяастай гэдэг. За одоо ингээд Аадар анир нэвтрүүлгийн хамгийн чухал хэсэг нь хэлж байна. Одоо бид нар хэлээд байна шүү дээ. Хайрлахгүй байхын аргагүй Монгол ижи. Түүний бүтээсэн энэ ээж болгоны дүр бүгд тус тустай. Хүүгээ өмөрж байгаа ээж байна. Хүүгээ хайрлж байгаа ээж байна. Өмнөр нь орж байгаа ээж байна. Буруутгаад агаацсандаа те ингэж чадахгүй байгаа ээж байна гэх юмчлээ ингээд одоо өөр Монгол ээжүүдийн дүрийг бүтээсэн ирнэсэ. Энэ хүнийг харахаар л яах аргагүй нэг юм ээжийн дүр. Ялангуяа манай гадаадд байгаа хүмүүс гэхээ те эргүүлээд бас энэ хүний дүрийг үзэхэд яг нэг ээж нь өөрт нь хандаад байгаа юм шиг ийм гоё нөмөр нөөлгийг одоо хэдэн одоо 10 нар те хэдэн 10 жилээр бидэрт ингэж үлдээсэн дэлгэцэн бүтээлд мөнгөжүүлсэн. Гэхдээ амьдрал дээрээ бол өөрөө ээж болох хувьд утсан буюу өөрийн төрсөн нэг ч хүүхэд байхгүй.
За тэгээд өөрөө нөгөө хүүхэдгүй учраас хүүхэдтэй байх юм бол би ингэж хамгаална. Хүүхэдтэй байх юм бол би ингэж хайрлна гэж боддог байсан юм яас. Яг ийм байдлаар Монгол ээжийн дүрийг бүлдээсэн нь бид нар өнөөдөр яг ингэж тэр ээж гэдэг тэр их нөмөр нөөдгийг ч юм уу ингэ мэдрээд байгаа юм шиг байна лээ. Тэгээ нөгөө хүүхдэд өөрөө маш их хайртай. Одоо ингээл яагаад залуу жүжигчтэй яагаад ингэ халамжлаад байна. Цэрэн давхгүйгээр яагаад очиод байна те. Хүүхдүүдийг маш их ингэж хайрладаг. Ахмадуудыгаа маш их хайрладаг, хүндэлдэг. Бага бүх юмаа өгөөл тусалдаг. Гудамд ингээд ядарсан хүн амьтанд таарах юм бол ерөөсөө цэрвэхгүй. Дагуулж гэртээ орж ирэл хооллол унтаад өөрт нь илүү хувцс юу вэ? Тэр болгоныгоо өгөөл ингээл явдаг. Ийм. Тэгээд эргэн тойрондоо байгаа бүх хүнд нэрээ харваас нэг юм халууд түнсэн, галт түнсэн нэг юм халамжинд нь байгаа мэт ийм гой дулаахан мэдрэмжтэй. Тэгээд бүтээсэн дөрүүд нь ч гэсэндээ яхаа аргагүй Монгол ээж. За тэгээд одоо нөгөө нэг нөхөртөөгөө хамтдаа нөхөр нь болохоор арт кино театрын юу байсан юм бэлээ. Одоо даргаар ч юм ажиллаж исэн байгаа байхгүй. Нөхөр нь гэсэндээ ингээд одоо мэдээж насан эцэслээ ханилсан ийм хоёр хүн л дээ. Тэгээд нөхөр нь гэсэндээ бас урлаг уун сайхны ажилтай их холбоотой. Тэгээд арт кино театрын дарга хийдэг байсан юм байна. Тэгээд арт кино театрын артталт нэг юм хашаа байгаа байхгүй. Одоо театрын адилтангууд байдаг ч тийм нэг юм хашаа байгаа. Гэсэн тэр хашаан дотор нэг хамтдаа байсан айл байгаа байхгүй. Тэнд байсан нэг охин дусамж нь Батсунди ах галгуурлаа нөгөө нэг арт кино театрын дарга хийдэг байсан. Тэдний гэр 40 мянгад одоо тэр яг арт кино театрын артын тэр хашаанд байдаг байсан. Би тэр үед тэр хашаанд хамтдаа байдаг байсан. Би тэр үед болохоор дөнгөж 13 14 хүн настай. Намайг инх туяа гэдэг байсан. Ингээд ярьж байгаа байхгүй. Өөрөө одоо дурсамж ярьсан баг. Тэгээд нэг өдөр одоо нөгөө нэг хүүхдэд айгүй хайртай. Тэр охинд ч айгүй өөрхий ингээл хандаад идэг цэвэн жавга. Тэгсэн чи та одоо ямар ажил хийдийм мэдэн гэсэн бол та чи их чих ажил руу хамт явж үзэхүүгээ тгийгээд. Тэгээд цэвэн жавга дагуулаад театрын маттай ирсэн ч юм уу. Тэгээд нөгөө ажил хийж байгаагаа одоо харах боломж олдохгүй тэр охинд. Тэгснэ нөгөө охин чи 13 4 настай мөрнөөсөө та ямар гоё ажил хийдийм бэ? Би яг тань шиг хүн болмоор байна гэд. Тэгэн гутал нь чи үнэхээр тийм бодолтой байна уу гэд. Тийнгийн гутал цэвэн жавгүй өөрөө нөгөө юм ойдаг шүү дээ. Гараараа нөгөө охиндоо тааруулаад аймаг гоё дээл хийж өгөөд тэгээд бэлдэж байгаа нөгөө охиныг аваад урлагийн байгууллага руу очисон болт. Очоод урлагийн сургуульд очиж байгаа. Очоод шалгуулж байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг шалгаж байгаа усууд нь гэсэн мундаг луухраад байгаа шүү дээ. Тэр хүмүүс болохоор шалгаж дуусчаад арай л жоохон байгаад байгаа юм биш үү гэд тэгсэн чинь үгүй минь охин чаднаа гэд өөрөө гуугаа цэвэн жавга. Тэгсэн охин ч гэсэн төөрхийн хамтдаа ингэж гуйж жагаад хоёулаа тэнцээд тэр сургуульд орсон байгаа байхгүй юу. Тэгсэн чинь сургуульд ороод урлагийн сургуульд нь хамгийн анх орсон анги нь болохоор одоо манай одоо Чулуунгай, Алдар Чулуунгай хийлийн те. Энэ Чулуунгай ангид орсон байгаа. Тэгээд 3 сар гарan хийлээр явж байгаа нөгөө охин чинь жүжигчний ангид ормоор ингээд одоо энэ дээр нь зэвэн жавгаа тусалсан л баг л та. Ингээд хамтдаа хоёулаа ингэж явцаар хагаад жүжигчний ангид ороод. За тэгээд жүжигчний ангид ороод хэсэг явж байгаа мэдээж төгсөн те. Төгсөөд 1951 онд энэ инх туяа гэдэг энэ охин 1951 онд юу руу орсон байгаа. Монголын хүүхдийн театрт жүжигчнэр орж чадсан баг. За тэгээд эндээ бол одоо мэдээж ингээл ажиллаад явж байгаа. Энэ болгон дээр нь цэвэж байгаа сажуудаас нь туслаад явж байгаа баг. Ингэж жагаад 1966 онд Монголд анх удаа Монголын театрын урлаг, Монголын театрын тайзан дээр Английн алдар зохиолч яруу найрагч William Shakespeare-ийн Италийн Верона хотын залуу хосуудын хайдуулын тухай өгүүлдэг Ромео Жюлет гэдэг жүжиг тавигдахад одоо Ромеогийнхэн дүрд одоо гинтэн найруулагч найруул тавьсан юм байна л да. Тэгэхээр Ромеогийнхэн дүрд болохоор Готугой, харин Жюлетийнхэн дүрд анх удаага анхны Монголын Жюлет бол одоо инх туяа гэдэг энэ охин тоглож исэн байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ охин бол одоо нөгөө бидний мэдхээр яг кинон дээрээс бол хөдөөгийн баясгалан гэх кино шүү дээ. Хөдөөгийн баясгалан дээр манай Батцаа яах маань одоо жоохон хүүхэндээ тоглодог шүү дээ. Түүний ээжид тоглодог Долчин гэдэг эмэгтэйндээ тоглодог. Ингээд энэ охин явсаар хагаад 1965 онд Бүгд найрамдах Монгол ард улсын гавьяа жүжигчин болсон. Инх туяага байхгүй юу. Одоо хүүхдийн театр урлагт те маш олон жил ингэж ажиллаж насан хэцүү болтой ажиллаж байгаад тэгтүүтэй гас юм байдаг. Тэгээ энэ хүнийг яг гавьяа жүжигчин болоход нь цэвэн жавга өөрөө дагуулж аваачаад бүх юмэн бэлдээд аваачаад энэ охиныг одоо аав усыг нахлуулсан бол өөрөө яг гавьяа жүжигчин болоход нь охиндоо гэж байгаа шүү. Сүүтээ хадаг бариад 25 төгрөг бариад гэдэг үлээ. Очоод охиныгоо үнсээд мэлгаж исэн. Ийм гоё дусамжийг хуваалцсан байдаг. За тэгээд одоо нөгөө өөрөө үнэхээр монголчуудын хавьд Монголын театр бол Монголын кино урлагийн хувьд маш их бүтээсэн зүйлтэй. Тэгээд Монгол түмэндээ тий хэдэн зуунаараа одоо ингээд хайрлагдах Монгол ээжийн дүрүүдийг бүтээж үлдээсэн ч гэсэндээ мэдээж ээж бол чадаагүй гэж хэлсэн тий. Амьдрал нь бас ингэж одоо хялсан гэдэг юм болсон байна. Гэхдээ одоо манай Батсундуугаа болон тий Цэвэн Жавгаанур маань 1951 онд нэг хүү өргөж авсан байна. Түүнийг нь Бат Цэвэн гэдэг. За тэгээд ёстой нөгөө нэг өөрсдөө хүүхдтэй болж чадахгүй байсан болохоор тэгсэн юм уу өөрхий. Ёстой энэ хүүгээ газар тавилгүй өсгсөн гэдэг. Одоо
Одоо Монголын одоо театр дотор те энэ Батцэвэн гэдэгтэй зориулаад баг юм шүлэгч галцсан байдаг гэсэн юм. Нэг хиний Цэвэн жавын нуруунд дээр яасан Батцэвэн гэдэг лээ. Ерөөсөө хүүгээ газар гიშгүүлээгүй энэ хоёр маань өстой. Гэрт нь өргөсөөр гал хүн болгосон. Хүн ч гэсэндээ мундаг сайхан хүн болж дээрэс нь одоо олон сайхан хүүхдүүдтэй болоод ач зээнэр нь те энэ Батцамдуу гэдэг айлыг Цэвэн жав гэдэг айлын үр хүүхдийг бол цааш нэг улам сайхан гоё цэцгэлүүлж яваа. Ийм сайхан гэр бүлээ. Тэгээд яг энэ Мегмар Нарангуй хувьд гэсэндээ яг энэ хүүхдийг нь жоохон байхад одоо Цэвэн жавгаа болон Батцамдуугаа ажилдаа явчихын те. Нэг хашаанд Мегмар Нарангуй байдаг л байсан л. Тэгээд Мегмар Нарангуй ч одоо хүүхдийг нь хараад гэдэг үлээ хүүхдийг нь хардаг ч гэдэг үлээ нэг тийм байдалд ард нь үлддэг байсан тухайга энэ Цэвэн жавгаа тухайд урсан. Тэгэхээр одоо бидний мэдж байгаа алтан гүйж нэрлэгддэг тэр хүмүүсийн бас л өмнө нь те хард сурдаг шүтдэг даган дуурайдаг хүмүүсийнх нь нэг нь яхахгүй Цэвэн жавгаа байсан гэсэн үг. Тэгээ ерөөсөө дүрээ бэлтгэхдээ те ерөөсөө яг энэ дүрийнхаа зорилгыг мэдчих юм бол өгнүүдийг нь чийдэлчих юм бол чимээгүй байж байгаа л тайзан дээр гараад ч юм уу эхэлдэг. Эхлэлээрээ ерөөсөө бүр ингээл дүрийг бол зад тавьдаг. Үнэхээр гайхалтай тийм байгалийн төрмөл өгөгдөлтөө. Ямар ч мэржлийн сургууль гэдэг юм уу тийм юм байгаагүй. Гэхдээ маш их хөдөлмөрөөр, маш их бүтээлээр өөрийгөө торчиж тэр авьяас гэдэг зүйлээ бол үнэхээр баттгаж чадсан байдаг. За тэгээд түүнд бол одоо түрүүн хэлжсэн Дорнод аймгийн Матад сумын харьяат гэж байгаа тийм. Тэгээ яг хуу баг залуугаас нөхрийгөө дагаад гарснасаа хойш бол одоо нутаг оронд нь ах дүүс гэдэг юм уу төрсэн одоо дүүнер ах нар ч гэдэг юм уу тийм энэ хүмүүс нь бүгдээрээ байдаг. Тэгээд ирсэн цагаас хойш ажил төрөл одоо урлагийн байгууллага цаг наргүй явдаг. Гэхдээ нөө дундуур нь ингээд одоо хөдөө орнотго тоглолт моглол шүү дээ. Тэр болохоор нутаг модогтой очдөг. Тэгээд яг хуу Дорнод аймгийн Матад сумаас төрсэн болохоор Дорнод аймгийн Матад сумаас манай Цэндийн дамжин сургууль бас мэндэлсэн байдаг. Тэгээд Матад сумын одоо юу гэдгийг хоёр мундаг ирхэн байж шүү дээ. Нэг нь Цэндийн дамжин сургууль. Нөгөө талд нь Төдвийн Цэвэн жавгаа. Тэгээ юу чадан түүгээрэ гэдэг шиг Цэндийн дамжин сургуулийн хувьд энэ бэлэгт охиныхоо төлөө энэ бэлэгт авьяас ур чадвартай эмэгтэйдэд зориулаад шүлэг зохион үлдээсэн. За тэр шүлгийг манай Цэнгэл баяр эд үзэгчтэй уншиж хүргэе те. За 1967 онд Инхри жүжигчин Маттын Цэвэн жавт Их нутгийн чимэг болсон Инхри жүжигчин Маттын Цэвэн жавт энэ Монголын шүтэн болсон энэтхэг хүүхний зургийг бэлэглэе. Матад гэдэг сайхан уул манай нутгийн алдартай уул. Цэвэн гэдэг бэлэгтэй хүүхэн Цэнгэлт урлагийн цуутай бүсгүй. Урлагийн булгийн ариун ундраа улс ардын баярын магнай уучим талын сайхан сонгон уг нутгийн бидний бахархлаа. Сайхан. Бид нар ч одоо Цэндийн дамжин сургууль гэж одоо бичсэн бүтээл шүлэг те энэ болгонд нь мөргөж амьдардаг хүмүүс. Гэтэл энэ хүн чинь Цэвэн жавгаа зориулаад бас шүлгийг үлдээх гэхэр чинь тэр их гоё сэтгэлдлийг гэдэг юм уу те тэр зүйлийг бүтээсэн хүн учраас л үлдээж байгаа л гэдэг. За ингээд 1974 онд одоо 50 гарах наснда ер нь бол өнгөрсөн байдаг буюу те залуугаараа бас орвог өргсөн. Тэгээд түүний бүтээсэн хэдхэн киноны бүтээл гэхэд л те ингээд Монголын 100-ны кино урлагийн ч юм уу дэлгэцийн бүтээлийг тодорхойлох хэмжээний ийм том зүйлсийг бид хүнд үлдээсэн. Энэ мундаг эмэгтэй талаар дурсахад таатай байлаа. Баярлалаа. За маш их баярлалаа. Нөгөө Цэвэн жавгаан бүтээсэн театрын дүрүүд одоо тэр Бодонгуугийн тэр нөгөө хиний дүр байна. Пеглагийн дүр байна, Пагмийн дүр байна. За ингээд харахад энэ хүний дүр бол одоо жүжигчнэр сурж байгаа бүх хүмүүсийн тоглож үзхийг хүсдэг. Маш тоглолттой авьяас шаардсан тийм час хийсэн дүрүүд байдаг. Энгийн жүжигчин байгаагүй. Түүгээрээ ч одоо энэ хүн хоёрхан кино тоглолтоо ч одоо гавьяат те. Тэр тайзан дээр гаргасан тэр гайхалтай бүтээлүүдээрээ одоо бол бидний бүр ингээд судлагдхан болцсон. Ийм хүн байгаа учраас өөрөө ч бас өгүүлэх урлагийн маш том мастер хүн. Тэгэхээр маш гайхалтай байлаа. Кинонуудын дүр болгоныг бодоход нэрэл юм халуун дулаан. Тэг хүүхэдгүү гэдгийг харин би мэддэггүй байсан байна. Үнэхээр Монголын ээж юм байна. Тэг яах аргагүй хайрлахгүй байхын аргагүй Монгол ээж. Яг үнэ. Баярлалаа ганашаа. За баярлалаа. За шинжлэх ухааны таны мэдхэн од мөндөр сувг үзэг сонсогчдод Аадар анир нэвтрүүлгийн хүргэлээ. Та бүхэн нэвтрүүлгийн YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 170 гэсэн хос төлөвөөр хүлээх сонслоо. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аригтай хадгалаа 100 сая эзэн болоорой хадгаламжийн урамшуултаа Инаар Ариг банк, чанартай амьдрын өрөөтэй Мортон Резиденс дэмжиж ажиллалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзъя. За баярлалаа.
Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худлаа банкны дансага 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.